За хүүхдүүд айгүй дуртай брокколигийн гоё зутай хий амархан эрүүл тэгээд энэ дахианы яс эсвэл өхрийн яс гоё сайхан чанжаагаар шүл гаргаад авчин саяны жижигхэн гоё амтлагчийг бас хийчихээр илүү амттай шүл алдаг. Тэгээ брокколиг ийм сайхан содтой усанд ингээ хийгээд авчин угаагаад жоохон байлгачин. Тэгээд масла хийгээд сонгон сарамсаа хийгээд жоохон гоё шаргалтаад ирэхээр нь төмсөөнийг иймэрхүү ирчээ. Тий чин төмсөндөө жоохон давс перц игрээд үл шүлмэн нөгөө давс перцтэй гоё амттай шүл байгаа болохоор тэгээ ингээд жоохон шаргалтаад ирэхээр нь түрүүний гоё иймэрхүү болоод ирэхээр нь түрүүний шүүж авсан шөлөө дээр нь хийгээд за тэгээ буцалгаад төмс маань болцсон хойно брокколигээ энэ брокколи ч айгүй хурдан болдог болохоор нэг удаан чанаад ах шаардлагагүй. Хамгийн гол цэцгээ байгаа. Цэцгээ 3.5 та юм цэцгийг бол илүү гоё амттай болдог. За тэгээ брокколигээ хийгээд жоохон буцалгаад яг энэ төмсөө ингээ гоё болсон хийж буцалгаад тэгээд нөгөө кремэ цэцгээгээ хийн цэцгийг ингээ жоохон тал аяга хийхэд болно. Бараг энэ ихтгэх талдаа олцоос айгүй юм нялуун жаахан юм нэг амар уяг нялуун дөө болцсон байлаа. Энэс жаахан хийж болно. Өөрөө тэгээд тааруулаад хийчээрээ. За тэгээд гол нь нөгөө миксер гэхдээ бас болгоомжтой миксер дээрээ энэ нөгөө миксер ч амар цацж мацдаг болохоор халуун шүл миксерж байгаа болохоор аль болох болгоомжтой миксер дээрээ. Тэгээд болсон ийм гоё ногоон өнгөтэй ямар ч юм том бондгор юм байхгүй. Айгуу гоё юм өтгөндөө тийм гоё шүл болдгоо. За тэрэн дээрээ тэгээ ингээд дээрэс нь гоё юм шарсан талах байдаг. Ийм зориултын шарсан талах хийж болно. Эсвэл талхаа гоё нөгөө нэг жоо масл дээр шараад тэг жижиг хэрчээд хийгээд идвэл бас айгуу гоё болдог. За тэгээ амжилт хүсье. Хүүхдүүд нь айгуу гоё дуртай идэх болно. Ямар ч насны хүүхдүүд идэх боломжтой ийм гоё шүл байгаа. Цутан байгаа.